Нураа Монгол эрт илрүүлгийн төв маань өнөөдөр 10,000 дахь үйлчлүүлэгчээ хүлээж авч байгаа их таатай мэдээ байна. Тэгээд энэ нь бол бид нарын одоо ажиллаж байгаа тэгээд өдөр болгон энэ сэтгэлээ зориулж ажиллаж байгаа бидний хувьд бол бас баярын өдөр гэж хэлж болно. Тэгээд 10,000 дахь үйлчлүүлэгч маань 103 настай буураа агаад бол бас бүр талархалтай хандж байгаа. Тийм. Эрт илрүүлэг багц шинжилгээний төв маань болохоор эмнэлэг гэхээсээ илүү зонхлон тохиолдох 10 төрлийн өвчлөл тэгээ монголчуудад тохиолдож байгаа илэрч байгаа 10 төрлийн хорт авдрыг илрүүлэх зорилготой төв байгаа. Ер нь бол бид нэр эрэлт яг өндөртэй бид нар нэг хэсэг яг сонсогдсон те та бүхэн сонссон бол цаг олдохгүй байна гэд Нураа маань нээснээсээ хойш одоо 9 сарын 17-нд дөнгөж нээсэн олон жил үйл ажиллагаа явуулаг байгаа шүү дээ тий. Тэгээд 9 сарын 17-нд нээснээсээ хойш болохоор өдөрт бол даацсандаа тулж үйлчлүүлэгч авж байгаа. Тэгээд саяхан бид нар за биднийг зориод ирж байгаа хүн бүрт бид нар бас байж ах хэрэгтэй тий. Үйлчлэх хэрэгтэй гэдэг үднээсээ тоног төхөөрөмж болон хүн хүчээ нэмсэн байгаа. Одоо дата статистик гэдээ ярих юм бол яг харамсалтай датанууд бол харагдаж байна. Эрт илрүүлгийн төвийг маань харьцангуй эрүүл, өвдөлт мэдрээгүй, тэгээ зовооргүй хүмүүс орж ирж байгаа. Тэгтэл одоогоор 300 гаруй хавдрын кейс гарцсан байна. За тэгээ зүрхний шигдээс болоход их ойртсон кальци скороор бид нэр тэрийг үнэлдэг. Зүрхний шигдээс болоход ойртсон хүмүүсээс эрсдэлтэй хүмүүс нэлээд олон гарч ирж байгаа санаа зовж байгаа. Тоног төхөөрөмж маань Fujifilm-ийн тоног төхөөрөмж байдаг. Төлхөө тэгээд дагуу тал нь химэл оюун ухаантай хосолж ажиллаж байгаа гэсэн. Тэгээ химэл оюун ухаан маань 400 сая гаруй дататай. Тэгэхээр бид нар одоо үйлчлэлөө авч байгаа үйлчлүүлэгчтэй зовооргүйгээр бага тонтой жишээ нь компьютер томографаар маш олон төрлийн эрсдлийг илрүүлэх боломжтой. Тэг химэл оюун ухаан эмчийн хослол гэсэн.